Бяцхан хамгаалагчид. Нууцыг мэдсэн нь 4-р анги. Та нар намайг хаанаас ирсэн гэж бодож байна да? За, би бол та нарын айдас уйтгар гунигаас үүссэн юм шүү дээ. Эхэндээ би цэг шиг жижиг байсан гэвч бодлогогүй. Та нар надаас айсантаа миний үгэнд маш сайн орсон шүү. Хэнч энэч хөгжилдөөгүй. Би та нарыг гомдоогоод эрхий чинь зөрчөөд байхтал хэнч эрхээ хамгаалаагүй. Ингээд та нарын уйдгар гунийг нэмэгдэх тосом би улам бүр томорсоор байсан. Инээцгээе! Бүгдээрээ инээцгээе! Чанга инээцгээе! Хэрвээ энэ амьтад ирж та нарт эрхийн тухай олон юм чалчаагүй бол би та нарыг робот шиг хүснээрээ өдөрдөх байсан юм. Алуу, илүү чангаар инээцгээе! Бид айдасгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй! Хөөх, аамбо, чиний хэлснээр хорон санаатай байж шүү. Тийм байгаа үстэй. Хөөхөн мона, хөгжилтэй мона. Бүгдийг мэддэг юм. Одоо бүгдээрээ сайн инээгээрэй. Би кинэгээд ба. Амбогийн хэн гэдгийг мэдсэн нь лөөлөөгийн ач. Тэр бидэнд эрхээ хэрхэн хамгаалахыг зааж өглөө шүү дээ. Тийм ээ. Бас Жин Мона хоёр байгаагүй бол бид энийг хийж чадахгүй байлаа. Тэд бидэнд эрх гэж юу болохыг анх ойлгуулж өгсөн. Тийм ээ. Тийм шүү. Үнэн. Баярлалаа. Гэхдээ хаанба алга болсон ч хэн нэгэн хүүхдүүд та нарын эрхийг зөрчиж гомдоож магадгүй. Хэрвээ тэгвэл тэр үед айж сандралгүй аав ээжтэй юм уу сургуулийнхаа багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хандаарай. Эсвэл хүүхдийн эрхийг хамгаалдаг шидэт дотоос 108 руу залгаарай. Томчууд та нар ч бас хүүхдийнхээ болон өөрсдийнхөө эрхийг хамгаалахаа мартваа. Хөөх, чи ч гэсэн онцгой чадвартай юм аа. Ямар? Чи аамбогоос айлгүй зөрөгтэй үгээ хэлж эрхээ хамгаалж чадлаа шүү дээ. Тийм ээ. Чи бас энэ олон хүнийг эрхээ хамгаалахад тусалж чадлаа. Би чамд чаддаг юм байж л таараа гэж хэлээ биз дээ. Аав ээж хоёр иржээ. За, дараа уулзъя. Бидэнд тарж ургуулах, засаж анзлах ажил ирэх байна. За, явцгаая. Лөөлөөч мөн дөө. Аав нь чамаар их бахархаж байна. Би ч гэсэн бахархаж байна. Хайртай шүү. Хүй. Яагаад уйлаад байгаа юм бэ? Та хоёр надтай хамт тоглож, намайг сонсож ярилцдаггүй болохоор би та хоёрыг надад хайргүй гэж бодсон. Гүй яалаа гэж хайргүй байх үлээ дээ. Аав ээж нь хүүхдтэй хайртай байлгүй яах вэ? Тоохгүй байгаа юм шиг санагдсан бол аав ээжигээ уучлаарай. Янзтай. Та хоёр засаж тарж оргуулжээ. Тийм ээ. Бид бүгдийг янзалж байна. Гэхдээ миний хүч хүрэхгүй байна. Яагаад? Юу болов? Энтхийн ус агаар хөрс дэндүү бохир байсан болохоор Жин ядартлаа ажилласан. Тэрний нахиа шарлаж гандаж эхэлснийг харж гин үү? Уучлаарай Жин. Юу, миний өнгө зүсч бас гонцсон байхаа. Баярлалаа Мона.
Эрхээ хамгаалахад та нарын оролцооч бас чухал шүү дээ. Лүлү, хэрвээ ийм бохир заваан хിവэрэ байвал та нар л амархан өвчлөнө. Тэгвэл бид одоо та хоёрт яаж туслах вэ? Эхлээд хамтдаа хогоо дүүж хогийн савнд хаяа. Тэгээд мод тарий. Чи найзуудаа дуудаад ир. Хөө, тэр амархан. За, бүгдийн дуудчихлаа. Удахгүй хүрээд ирнэ. Чи сая яасан бэ? Энэ бидний нууц дахин тусламж хэрэгтэй болвол ингэн гэж ярьсан юм л да. Бид цаашид эрүүл, аюулгүй орчинд амьдрахын тулд юу хийж чадах вэ? Хүүхэд бүр байгаль хамгаалагч байх хэрэгтэй. Бас хүүхэд бүр хариуцлагатай байх хэрэгтэй. Яаж? Жишээ нь гар нүр болон шүдээ угаахдаа, усанд орохдоо, аяг тавыг угаахдаа, усаа хэмнэх, мод ургамал хугалж тасдаж гэмтээхгүй байх. Хог хаягдлаа ил задгаа хаялгүй хогийн савнд хийх хэрэгтэй. Бас хоол хүнсээ хаялгүй бүрэн идэж дуусгах хэрэгтэй. Үгүй бол хог болон хаягдаж хортой хий ялгаруулдаг. Тэгвэл бидний оролцоо их чухал юм байна. Тийм ээ, яг зөв. За ингээд. Яасан бэ чи? Би гэртээ харах замаа олчихлоо. Хөөх, тийм байна. Эцэст нь бид гэртээ харах нь байна штэ. Та хоёр явах болчихсон уу? Гэхдээ бид чамайг мартахгүй. Тийм шүү. Одоо та нар эрхээ хамгаалж сурсан болохоор бид өөр хүүхдүүдэд туслах хэрэгтэй. Бас гэртээ очиж хүчээ нөхгүй бол Жэний нахиа улмал хатаж гунцсаар байх болно. За, ойлголоо. За, ингээд дуусгачихъя. Ямар гоё болчихлоо. Яста гоё юм аа. Яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг юм аа. Яста гоё байна. Бид хамтдаа эвтэй байж бүхнийг хийж чадлаа. Та хоёрт баярлалаа. Бид ч бас та хоёрыг мартахгүй. Баярлалаа найзуудаа. Баярлалаа. Баяртай найзуудаа. Би яг ойлгох нэ.